Монголын жудо бүхийн холбооны календарчлагдсан төлөвлөгөөнд багтсан дэлхийн аварга шалралт тэмцээний ирэх болох залуучуудын улсын аварга шалруулах тэмцээн сонгон хайрхан дүүргийн биеийн тамир спорт хонооны танхимд өнөөдөр нээлттэйхэн эхэллээ. Жудо бүхийн эрэгтэйчүүдийн 29 дахь, эмэгтэйчүүдийн 19 дахь залуучуудын улсын аварга шалралт тэмцээнд хот хөдөөгийн 26 байгууллагын нийт 270 тамирчин өрсөлдөж жинжингийн аваргуудаа тодруулсан. Тэмцээн 1997 оны 1-р сарын 1-ээс хойш төрсэн тамирчид өрсөлдөж медальтнууд олон улсын тэмцээнд явах үндэсний шгшээ багийн бүрэлдэхүүнд бэлтгэл хийх боломжтой болох юм а. Бүх жингүүдийн барилдаа маргааш болж дууснаар тэмцээн нийт дүнгээ гаргаж өндөрлөн 2017 оны залуучуудын улсын аварга шалралт тэмцээний дараагаар манай ирээдүй болсон жудоочид Аз тивийн аварга, дэлхийн аварга шалралт тэмцээн зэрэг олон улсын томоохон тэмцээнүүдийг зорино. Сонгон хайрхан дүүрэг 700 оны судалтай ийм спорт ордонтой болсон жилийн өмнө. Тэгээд энэ ордонд олон тэмцээнүүд дүүргийн тэмцээнүүд зохион байгуулагдаж байгаа. За өнөөдөр бол жудо бүхийн холбоотой хамтраад улсын аварга шалруулах жудо бүхийн залуучуудын тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ бол энэ зохион байгуулсан нэлээд анхны том тэмцээндээ ингэж орно. За сонгон хайрхан дүүрэг өөрөө энэ яг бүхийн спортоор бол олон сайчуудыг, олон аваргуудыг төрүүлсэн ийм дүүргээ. Тэгэхээр энэ утгаараа бол өнөөдөр энэ тэмцээн ингээд сонгон хайрхан дүүрэг хамтраад биеийн тамирын спортоор хамтраад зохион байгуулж байгаад их баяртай байна. За баярлалаа. 2017 оны залуучуудын улсын аварга шалруулалт тэмцээн сонгон хайрхан дүүргийн саяхан баригдсан спортын шинэ цогцлбор ордонд ингээд өнөөдөр эхэлж байна. Тэгээд энэ тэмцээнд бол 2020 оны Олимп болон энэ жилийн залуучуудын дэлхийн аварга шалралт тэмцээнд оролцох гол тамирчид бол өрсөлдөж байгаа. Тэгээд энэ тэмцээнд төрүүлсэн тамирчин бол Азийн аварга шалралт тэмцээн болон дэлхийн аварга шалруулах тэмцээнд эрхээ авах ийм өрсөлдөөн өрнөж байна. Тэгээд манай залуучуудын тамирчид бол хөдөө орон нутгаас нэлээд их ирсэн. Нийтдээ 26 байгууллагын 300 гаруй тамирчид хүч чадал авахал самбагаа үзэж байна, өрсөлдөж байна. Тэгээд эндээсээ бол дараагийн залгамж халаа болсон төв дэлхийн олимпийн тэмцээнд бол Монгол орноо мандуулах юм сайхан тамирчид гарна гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд энэ тэмцээнийг гол зохион байгуулахад дэмжиж тусалсан байгууллага хамт олон хувь хүмүүс, ээж аав нарт бол бас баярлж талархснаа илэрхийлье.